муусан зуучнар, муусан ченжнер тий гэдэг нөгөө нэр бол ингээд аль хэдийн ингээд гарцсан. Одоо бид нар ингээд зуучлаад ханлаа. Central Tower баригдсны дараа та бүхэн мэдж байгаа болох юм бол тэнд л офстол байхгүй болох юм бол ер нь Монгол улсад би үйл ажиллагаа явуулахгүй гэл ингээд Реалтор гэдэг маань зүгээр нэг юм зар тавиад зуучлал хийдэг хүн биш юм аа. Реалтор гэдэг пиник зүүж байгаа хүмүүсийн ингээд онцлог илж штэ. Энд чинь нөгөө талаас яг энийг өгсөн membership-ээ төлөө явуулсан байгаа хүмүүсийн бас иргэшийн асуудал яг утж байгаа хгүй бид нар өөрт нь хохиролтой зүйл ингээ үүсээд байдаг. Бүх зүйлсүүдийг нь эхнээс нь авахгүйдаад одоо бүгдийг нь харах боломж болцоог бол реалтор гишүүдтэй олгож байгаа. Тэгээд ингээд би тэмдэгэ зүгээд яваад очингууд намайг хүн тооно гэж бодож байгаа байхгүй юу? Би адилхан реалтор гэ. Тэгээ оцсон чинь нэг тоодгүй. Дандаа авдаг биш те өгдөг юм л одоо хүмүүс болцсон юм бэлээ одоо. Одоо энэ олон улсын сургалтын нэг эрхийг авах гэж л тийм нэлээд удаан болдог байхгүй юу? Мэргэжлийн гэдэг үг чинь бас айгуу чухал шүү дээ. Фейлдэд яваад байгаа гол шалтгаан нь юусоо хилцээр яддаг байхгүй юу? Хүмүүс суралцах хэвээр. Дотоод зах зээлээ ойлгож ядж яхаа те. Тий. Бид нар бол ингээд өөртөө болоод байгаа юм. Яг бусад өөр ингээд газруудаа компаниудаа одоо муулж байгаа юм шүү дээ. Мэдлэггүй софт скил явж өгдөг. Ингээ ядарчдаг юм. Одоо энэ салбараас бол гарахгүй. Одоо ч гарахаас өнгөрсөн бохоо тэгээд